Сайн байцгаана уу? Гандгаар зорилттой нэвтрүүлгийн энэ дугаараараа та бүхэнтэйгээ уулзж байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч морилон саацсан зочдоо танилцуулъя. Утга зохиол хэл шинжилгээний ухааны доктор, судлаач, багш, жаргалын отгонсорон, за мөн Витапит, Milk Thread компаниудын ерөнхий нэгтлэн бодогч Чулуунбаатарын ганц чимэг гэсэн энэ одоо бүсгүй маань бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий зорилгыг бол та хоёр маань бас мэдж байгаа байхаа гэж бодож байна. Бид нар Эрдэнэ цагаанд төрж өссөн, за тэндээс мөн гарал угсаатай магадгүй ажил амьдралаараа Эрдэнэ цагаантай холбогдсон одоо олон сайхан эмэгтэйчүүдээрээ дамжуулж тэднийхээ амьдралаар нь, ажлаар нь, амжилтаар нь нийгэмд тэр тусмаа одоо цахим орчинд ёс зүй, соёлыг түгээх ийм зорилго агуулж байгаамаа. Тэгээд отхон сөрөгч маань бол одоо бидний хувьд бас бахархалд дагандуурайдаг ийм одоо эрхэм хүндтэй хүн маань. Ер нь бол одоо хэл шинжилгээнд бай утга зохиолын тийм ингээд доктор болтлоо явна гэдэг бол хүнээс одоо ямар их тийм оюун ухааны бэр шаардсан, за тэрний ардалд цаг хугацаа, сэтгэл зүрх олон юмыг ингэж шаардж иж энэ амжилтанд энэ өндөрлөгт хүрдэгэ. Тэгээд отгоогчигээ бас энэ одоо замлаасаа танилцуулах нь зөв байх гэж бодож байна. Зарим нь мэдж байгаа, ихэнх нь бас мэдэхгүй байгаа гэж бодоод байна. За би юуны дөрөнд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье. За тэгэхээр нутгийн маань бас сайхан тийм оюунлаг бүсгүйчүүд ийм сайхан нэвтрүүлгийг санаачлаад ингээд явж байгаад үнэхээр баярлж байна. Тэгээд угуул нутгийнхаа зон олондоо ах дүү нартаа намайг таньдаг болон таньдгүй тэр бүх хүмүүст өөрийгөө энэ өдрийн мэндийг хүргээд өөрийгөө товчхон танилцуулчихъя. За жаргалын отхон сүрэн гэдэг. За 79 онд Эрдэнэ цагааны 8 жилийн сургуулийг төгссөн. За 81 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн төгссөн. За тэгээд л тэндээс хойш бол нутгаасаа гарч яваал одоо энэ тулгалын хөвөнд 40 хэдэн жилийн өнгөрөөцсөн бидгийг. За тэгээд энэ хугацаанд бол мэдээж Монгол Улсын их сургуулийг төгслөө. Дараа нь сэтгүүчнийг хэдэн жил хийлээ. Тэгэж явсараа бас нийгмийн төлөө одоо бас нийгмийн сайн сайхны төлөө байгаль орчны төлөө ногоон үлсийн төлөөгөөд бас нэг хэсэг явж ялаа. Сүүлийн жилүүдэд судалгааны ажил хийгээд ингээд явж байна да. Яг нь хэл хүчгийн ухааны доктор гэдэг цолыг бол дөнгөж сая 19 онд л арай чараа ядна нэг юм хамгаалсан. Одоо чиний ярьдгаар бол яг мэдээж эрхэмдээд гэж таны хэлж байгаад бол үнэхээр баярлж байна. Гэхдээ би тийм олон дагагчтай айхтар тийм боддог том хүн биш шүү. Зөвөр өөрийнхөө хэмжээнд л бас нийгмийн сайн сайхан бол юмны төлөө бас доолоогоо өргөж явахыг хичээдэг юм л хүн байна. За манай бас нэг хүндтэй зочноор одоо ганц чимэг дүү маань ингээс ирсэн байна. Тэр ганц чимгээ бас өөрийгөө танилцуулаад өвгөөс маань ямар хүн бай, багада одоо Эрдэнэ цагаан нутагта төрж өссөн тийм ээ. Тэгээ ямар сургууль одоо боловсрол эзэмшиг одоо юу хийж байна? Өөрийгөө төвчөн танилцуулаач. За ямар ч хэсэг нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байна. За би чи 1979 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумд төрсөн. Мойгорын Чулуунбаатар гэдэг айлын хоёр дахь охин болж мэдлсэн. Эрдэнэ цагаандаа бол 1988 он хүртэл амьдарсан. Нэгдүгээр ангид төгсөөл тэгэл манайх дорн таймаг руу шилжиж нүгэд явсан байдгийг. Аав ээж хоёр маань хоёулаа хөлийн зэрэгт одоо насаараа ажиллаад гавьяаны амралтандаа сууцгааж байгаа. За би санхүү эдийн засгийн дээд сургууль болон шинжилгээ ухааны технологийн их сургуулийг үйлдвэрийн менежмент, санхүүгийн удирдлагаар төгссөн. Одоо Vitapit Milk Thread компани ерөнхий нэгтлэн бодогч. Миний ажилласан туршлага гэх юм бол банкнд одоо 11 жил нэгтлэн бодогч, эдийн засагч, төрийн захиргааны байгууллагуудад бас ерөнхий нэгтлэн бодогч. Одоо ингээд хувийн бас Монголын нэлээд томоохон компанид бас ерөнхий нэгтлэн бодогчаар ажиллаж байна. Ерөнхийдөө санхүүгийн байгууллагуудад ингээд тасралтгүй ажилласан байна. За баярлалаа. За отхон сөрөгчөөсөө нэг асуулт асууя. За манай Эрдэнэ цагаан нутаг бол бас олон сайхан хэл шинжилгээний салбараас төрсэн одоо хэл шинжилгээний салбарч энэ дарах үед одоо судалгаа бүтээлтэй тийм сайхан эрдэмтэд олон төрсэн байд юм байна. Тэрний нэг нь одоо зайшгүй та юм аа. Тэгэхээр та бол бас нутаг усны юм бас их бахархал болсон сайхан эмэгтэй. Тэгэхээр би танаас нэг зүйл асуухыг хүсэж байна. Одоо хэл хязгаарын ард түмэн бид нар тийм ээ. Тэр хэлээ хамгаалахаас гадна хэл соёлоо хамгаална гэж бас нэг чухал том
одоо үнд зүйл байна. Тэгэхээр бидний одоо хэл соёл маань ер нь хамгаалагдаж чадж гин үү? Хэл соёлын маань бүрэн бүтэн байдал ер нь байж чадж гин үү? Хилээ одоо хилээ хамгаалж байгаа шиг хамгаалж чадж гин үү? Та хэл шинжилгээ одоо мэрэгчлэн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? За ер нь бол хэл байж ич тэр улс тусгаар гэдэг одоо тэр баталгаан тэр байдаг хэл байж. За тэгээд Монгол хэлний мэрэгчлэн гэдэг нь ер нь бол тэр Монгол хүн байхыг нь ерөнхийдөө зааж чиглүүлж байгаа гэж хэлж болно. Монгол хэл анх тэр одоо хэлд ороод хөлд ороод хэлд ордог. Тэр цагаас эхлээл тэр хэлийг цэвэр ариун байлгахын төлөө ерөнхийдөө тэмцдэг хүмүүс гэж болно л да. Тэгээд хэл хязгаарын нутаг гэж сайн хэлсэн чи их саалагдлаа да. Яг бол хэл хязгаарын нутаг. Тэгээд дээрээс хэл малгуур гэж хэлдэг. Дажгаа олон хүнд хүрсэн байдаг. Тэгээ энд дотоос хамгийн чухал нь магадгүй хэл. Хэл маань ариун байж ич энэ улс чинь одоо жинхэнэ тусгаар улс тэгээс бусдаас ялгагдах тэр нэг өв соёлыг тээж явах гол одоо зүйл маань хэл шүү. Тэг ялангуяа сошиал одоо ингээд медиа хөгжснөөс хойш хэлний маань тэр нэгэн гажуудал бас нэлээд хүчтэй болоод байна. Гэхдээ сэтгүүлч байсан гэж бид рүү хэлжсэн. Сэтгүүлч байх үеэс эхлээд энийг би анзаардаг байсан. Судлаач байхасаа ч өмнө. Жишээлбэл 2000 он гарснаас хойш телевизүүд олон гараад ирлээ. Телевизээр дарга, сайд одоо тийм албан тушаалтан хүмүүс илүү төлхөө ярьдаг болоод эхэллээ. Тэгэнгүүт тэр хүмүүс хамгийн түрүүнд ямар үгийг буруу хэрэгжүүлсэн бэ гэхээр нилээдгүй гэж ярьдаг гэсэн. Одоо хүн болгон камерын өмнө зогсоод л ажиллаа ярьж байгаа хүн болгол нилээдгүй гэж ярьдаг. Гэхдээ зүгээр нөгөө энгийн ярианд орохоор би тэр нэг марийг ер нь нилээ хөөцөлдөж барилаа шүү гэж ярьдгүү. Би тэр барийг мөн нилээдгүй хөөцөлдөж барилаа гэж ярихгүй шүү тийм үстэй. Ингээд л нэг тийм сонин ийм нэг ийм бие бариад л нэг ийм албархаг яриа ярихаараа л өөрийгөө одоо чухам зүгээр л айгүй зөв хүн гэж харагд. Мэдээж тэр хэлнийх нь боловсрал дутаад байна тэр албан тушаалтанд чинь. За тэгээ одоо үед яаж байгаа? Одоо нөгөө охтууд хөхнүүд тэгдэг байгаа, ингэдэг байгаа. Юу гэж байгаа? Тэгдэг, ингэдэг. Гэхдээ ингэ болчих юм яах гэж ингэ дими юм нэмээд идэг. Энийг би бүр сошиалор одоо тий хамгийн хэрэлдэж хамгийн их зөвмжилдэг хүн би юм байна. За тэгээд энэ хэлийг бол ер нь аль болохоор цэвэр байлгах талаас бол ердөөсөө ганцхан хэлний хүний ажил биш юм байгаа бүх хүний л ажил. Гэхдээ энийг цэвэр хадгалж байгаа хүмүүс бол тэгж ярих юм бол хэл хязгаарын малчин ард. Ер нь бол манай Монголын хэл хязгаарыг манж байгаа хүн мэдээж хэлийн цэргийн тэр албан хаагчдаас гадна энэ өргөн уудам нутгийг хүнтэй эзэнтэй байлгаж байгаа нь малчд. Малчд бол энэ Монгол гэдэг улсыг нүүдэлчин гэдэг тэр соёлыг нь тээж явж байгаа ганц хүмүүс. Тийм үү? Тийм учраас би малчтад бол үнэхээр баярлалтай, үнэхээр талархдаг. Бид нар ажлынхаа стрессийг тайлах гэж хаашаа очдөг, хөдөөл очдөг. Тэнд бид нар жинхэнэ монгол хүн гэдгээ л мэддэг. Тэнд цэвэр монгол хэл явж идэг. Тэгээ би одоо бас би багшилж байгаа л да. Тэгээ багш хүний хувьд ингээд оюутнуудад ингээд заагаад өгөхөр хүүхдүүдийн хэл үнэхээр эвдэрсэн байна. За сошиал орчныг бүр болий. Тэрэнд бол одоо бүр алдаа антер бол бүр замбраагаа алдсан. Тэр бол одоо үнэхээр ганц эмзэглдэг юм уу? Гэтэл малчин ахуйгаас оюутны ширээнд ороод ирж байгаа тэр хүүхэд хүртэл тэр мал ахуйгаа соёлын хэрэгэлдэг үгийг зарим нь мэдэхгүй. Жишээлбэл ороо морны анган толгойд уургын хувийг алдаж үзээгүй. Онцгийн хайртай миний аав олон дээр нэртэй дуучин хүн байсан гэж дууны хүнл. За ороо мор гэж юу гэж байгаа гэхээр мэддэггүй. Энд чи юу гэж байгаа? Тэр хүүхдийн ээж автайгаа харилцаад ярихдаа тэр монгол ахуй соёлынхаа үг хэллэгийг хэрэглэж датаагүй байна гэсэн үг байхгүй юу? Тий. За тэг ингээ яриад байвал биш айгүй их юм ярина. Тэгэхээр бол тий. Бүр хараа би нэг мартах гэдэг яг нэг захтансан газар маажив гэдэг шиг би бас таач гэсэн анзаарч байгаа бох тий. Ингээд их хэлэндээ их орондоо ингээд занж байгаа юм шиг өсөрсөн юм шиг ингээд хэл битээ эвдээд байгаа ч гэдэг дээр бас үгээ хэлдэг эмзэгэлдэг хүн байхгүй юу? Одоо тэгэл ингээд мундаг байна. Сайн байна, мундаг шүү гэдэг юм. Мундаг гэдэг үг чинь өөрөө муухаг, мунаг тий ийм үгнээс гаралтай язгуурын хөвөл айгүй гоё гэдээ яриад байх юм. Айгүй таагүй амар гоё гэж яриад байх. Ийм юм бол ямар юмных нь гоё байх юм бэ? Хүн айлах гэдэг юм бол тийм биз дээ. Энэ дээр бас би таныг бүр нэг жинтэй хэлээд өгөөсэй гэж бодож байна. Тэгээ яг ер нь бол ганцхан энэ зөвхөн тэр одоо айгүй гэдэг үгээс гадна одоо хамгийн хэцүү юм бол одоо нөгөө нэг юм Орос, Монголч, одоо байх болчихлоо шүү дээ. Англи илүү давмгаа болчихлоо. Одоо зүгээр телевизээр та нар хараарай.
бүслээрэж гэж шиг. Тэрэн дээр бүр айгүй олон дагагчтай маш олон хүн өөрийг нь таньдаг, мэддэг, дагдаг хүмүүс гэж хэлээд тахаар нөгөө тэдээч л дагах шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр жоохон эмзэг асуудал болчихсон нь үнэн шүү. Тэгээ за тэгээд тэр хэлний алдаа малдаа энэ төр гэж ярих юм бол одоо бүр үнэхээр энэ бол мэдхгүй би бол ганцаараа бол хийх ажил бол биш. Тэгээд дээрэс нь болж игэл та нар шиг одоо ийм нийгэмд олон соёлыг түгээж байгаа аль болохоор зөв байгаасай гэдэг тэр нэгэн хандлагыг хүмүүст төлөвшүүлэх юм бол үргэлжил ярьж байгаа хэвээр. Чи бол харин би миний ойлгосноор бол чи одоо тэр бичиж байгаа юм, бичээд постлж байгаа юм энэ бол үнэхээр энэ монгол хэлний нэлээд тэр гүн гүнзгий дээрэс нь эртний соёл буялтай холбоод их сайн бичдэг хүүхд юм байна да. Би зүгээр орчуулдаг. Би бол орчуулагч редактор байсан хүн. Заримдаа орчуулга ингээ хийж ганц үгийг ингээд яаж хэлэх вэ гэдгийг мэдэхгүй болоод хацчихдаг байдаг байхгүй. За тэгээд буддийн соёл хэлийг бол чи бол үнэхээр маш сайн бичих юм байлээ. Тийм болохоор чи бол надаас баг илүү тийм надаас асуух хэрэггүйгээр шүү. Илүү мэдэх хүн дээ тийм. Яг бидний талаасаа л ярина шүү дээ бид нар тийм үү. За захим хэрэглээ бидний амьдралд орж ирснээр олон одоо эерэг болон сөрөг үр дагавруудыг авчирж байна тийм ээ. Тэгэхээр юм чинь одоо ингээ хоёр талтай юм л да сайн мөн. Тэгэхээр яалтчгүй одоо монгол хүн байя, монголоороо байя одоо бид нар юугаараа ондооших вэ гэж их ярьдаг болсон байна шүү дээ. Ялангуяа одоо хэл сэтгэхүй хоёр нэг гэж ярьдаг. Одоо монголоор ярьж тэр монгол хүн болох нь шүү дээ. Монголоороо сэтгэж. Тийм учраас нөгөө захим хэрэглээ нөгөө орж ирснээр нөгөө гадны соёлын нөлөөнд их автаад байна. Тэгэхээр энэс одоо хүүхд залуучуудаа яаж хамгаалах вэ? Та хэлний шинжилгээ хүн учраас энэ тал дээр өөрийнхөө бодож явдаг байр суурийг илэрхийлж. За одоо жоохон хэцүү асуулт байна. Яаж хамгаалах вэ гэхээр монголчууд маань би дөнгөж саяхан нэг эрдэмтний оролцсон юм бол да. Тэр Саруул Эрдэнэ гэж доктор байсан. Тэр хүн Америкт очичоод монгол хүүхдүүдийг монголоороо яриасай гэд ингээд монгол хэлээ заагаа яваад исэн чинь Монголдо эргээд ирсэн чинь монгол эцэг эхчүүд нь англи хэлээр хүүхдүүдээс хэлээр оруулаад байна гинэ. Тэгэж одоо энэ чинь бүр айгүй сонин асуудал болчихж байгаа юм. Уруу хамааралтай сонин юм болчихж байгаа юм тий. Хүн болгон хүүхдээ англи сургуульд өччих юм бол сургуульд өччих юм бол хятад сургуульд өччих юм бол боловсролтой хүн болчихно гэдэг шүү дээ. Эхлээд монгол хүн байх хэрэгтэй. Эхлээд монгол хүн байжгаад яг би нэг ганц хоёр хэлийг жоохон халтар галдарлтын хувьд монгол хэлээ сайн мэддэг хүн гадаад хэлээ сайн сурдаг. Эхлээд их хэлээ сайн мэддэг хүн гадаад хэлийг сурдаг. Тэгээд дээрэс нь би нэг жишээ хэлчихье. Зүгээр шууд сая санаанд орлоо шүү. Би бэлдэж бэлдээгүй шүү. Гадаадын их сургуульд нэг айлын бас хүүхэд ингээд явуулах гэжлээ Канадын их сургуульд. Тэгсэн чинь тэр хүүхэд мэдээж аягүй сайн англи хэлээр сурдаг мэддэг байсан чинь за монгол хэлээр эссе бичээд ир гэсэн гэж. Тэгсэн чинь тэр хүүхэд бичиж чадахгүй унчаад дараа жил нь монгол руугаа монгол багш явуулаад монгол багшийг авч яагаад эссе бичиж орсон. Яагаад тэгж байгаа юм бэ? Танаа англи хэлийг чинь мэдэн ш гэсэн чинь их хэлээ мэдхгүй хүн гадаад хэлээс төгс сурна гэж байдгүй маа гэсэн гэж. Энэ аюу зөв хандлага байгаас ийм хандлагаар уул нь хандж ивэл энэ боловсролын систем энэ төр бас нэг арай өөр болох юм болов. Тийм. Ер нь бол тийм. Тийм монголоороо хэлж ярьж монголоороо сэтгэхгүй тэр харагдах байдал монгол хүн юм шиг боловч монгол хүн биш болчиход байгаа юм л да. Энийг одоо бас ингээ айл талдаа бас анхаарах хэрэгтэй юм байна. Надад сүүлийн би өөрөө бас хэл шинжилгээ хүн учраас бас ингээ анзаараад байдаг болсон. За манай одоо эрхэм дүүгэл бас санхүүч мэргэжилтэй хүн байгаа тийм ээ. Тэгэхээр санхүүч хүмүүсүүд их гярхай, нямбай юмыг ингэж бас айгүй нухацтай олон талаас нь хардаг ийм одоо мэргэжлийн онцлог байдаг. Тэгэхээр өөрөө бас залуу хүний хувьд энэ захим хэрэглээ бидний амьдралд нэвтэрснээр одоо ямар одоо сөрөг болон эерэг талыг авчирсан гэж бодож байна. Бидний одоо саяны яриад байгаа энэ сэдвүүдийг өөрөө ингээ санхүүч хүний нүдээр харахад одоо ямар бодол төрж байна? За яхаа би надад бол одоо ингэж яг харагдаад байгаа. Мэдээ сошиал орчин одоо ингээд хөгжсөн залуучуудад одоо сошиал дээр нэг ингэдэг гэсэн шүү дээ. Дээр үед хүний тэнгийг гэрийнхэн л мэддэг байсан. Одоо бол нийтээрээ тэнгийг мэддэг болсон. Энэ нөгөө талдаа яаж яана гэхээр дээр үед бол яадгээ тэр дотроо л гэр дотроо л орчин дотроос л юмаа суралцдаг байсан. Гэтэл одоо улс даяараа сайн муугаа бүгдээрээ мэддэг болсон. Тэр нь сайшаалтай. Тэгэхээр сайшаалтай. Нөгөө талдаа яаж яана гэхээр одоо нөгөө би санхүүгийн хүн шүү дээ. Сошиалыг бас буруу талаар ашиглах юм зөндөө байгаа байхгүй юу? Яагаад гэвэл асар их хэмжээний хөрөнгө мөнгө цацаж те би энийг одоо юу гэдгийг янз бүрээр хэлэх ард олонныхоо одоо нийт монголчуудын тарих
нөгөө тарих угаалт гэж ярьж байгаа шүү дээ. Надад ч ерөөсөө захиалгатай юмд ингэж хамаанд замбрааг мөнгө зарж байна гэсэн үг үү? За. Тэгэхээр яг нөгөө мэдээж энэ сайн тал байгаа боловч сайн тал нь бол нийтээрээ бүгдээрээ суралцдаг болсон тий сайн муугай хэлэлцээ тэр дотроос гэтэл нөгөө талдаа энэ сошиал орчныг буруугаар асар их хэмжээний мөнгө төгрөг цацалж буруугаар ашиглаж ард олныг буруу тишээ бас ингэж одоо чиглүүлэх ажлыг явуулдаг болчиход байгаа байхгүй юу. Одоо санхүүгийн боловсралтай одоо нөгөө цахилга баттай хүмүүс ямар ч юм дээр ингээд цахилга баттай бас нэг одоо төлөвш зүүн харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь хүнд санхүүгийн боловсрал гэдэг ямар одоо чухал хэрэгцээтэй юм бэ? Ер нь санхүүгийн мэдлэг ер нь хүнд хэрэгтэй мүү? Зөвхөн санхүүч хүнд хэрэгтэй мүү? Ер нь бол одоо жишээ нь ингэж яг манай Монгол улсад ер нь яг санхүүгийн одоо нөгөө тогтолцоо нэлээд гайгүй хөгжиж байгаа нь болохоор 90-ад оноос хойш харилцааны банкуд үүсээд одоо бүгд ингээд санхүүгийн харилцаанд ороод бүх иргэд харилцаанд ороод эхэлж байгаа байхгүй юу. Гэтэл энэ харилцааг одоо манай одоо нийтээрээ бүгдээр зээл авдаг болсон. За тэр бол болж байна тий. Одоо өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх гээд ингээд гэтэл энийг яг одоогийн нөхцөлд яаж яах вэ гэхээр Монголын бүх хүмүүс бараг 18 наснаас одоо хэд хүртгээ бүх хүмүүс зээлтэй болсон. Энэ буцаагаад нөгөө талдаа санхүүгийн хариуцлага энэ хүн үнэхээр орлогоо төлөвлөж чадаа зээл авч байгаа юу те өдөр өдрийнхөө зөвхөн хэрэгцээг хангаа зээл авч байгаа юу энэ бас нөгөө талдаа бас айгүй өндөр эрсдлийг дагуулж байгаа байхгүй юу. Би таадаг зүгээр нэг одоо нэг жишээ ярихад одоо 90-ад оны манай эдийн засгийн хямрал амар хэцүү байхад тэр үед арилжааны банкуд байгаагүй тийм монголчууд нийтээр бүгд зээлгүй байсан. Нэг ч хүн зээлгүй байсан. Гэтэл тэр хямралыг нэг ч хүн зээлгүй байсан учраас бид нар яг одоо хоногийн хоолой болгоод ямар нэгэн одоо банкнаас өөр нэгдэг биш те. Өөртөө ингээд тэр хэцүүг даваад туулж болж байсан. Гэтэл одоо хэрвээ тэр хямрал юмыг яаж мэдвэ би муугаар одоо зөвгөнж байгаа биш. Гэхдээ санхүүч хүн яадгүй гэхээр эрсдлийг бас хардаг байхгүй. Хэрвээ одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал амар хүндэрбэл тийм үү. Тэгвэл одоо бид нар яах вэ? Бүх хүмүүс банкнд хөрөнгөө тавьсан, малчтан малаа тавьсан, за цалинтай цалингаа тавьсан. Одоо тэгээд хэрвээ эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд энэ ирсэн энэ цагт манай монголчууд бол жинхэнэ нөгөө илгээрээ хөвтнө гэдэг. Дүр зураг ерөөсөө ингэж харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо сахилга бат, санхүүгийн сахилга бат гэдэг юмыг хүн болгон айгүй сайн бодож явах хэрэгтэй болчиход байна. За ястай нөгөө орой руу ортол хэлж ин да тий яалтж байхгүй санхүүч үнэнүүдээр тэгээ нэгэнт бас ингээд сайхан нутгийн охин ийм одоо санхүүгийн ийм чадвартай мэрэгжилтэн байна шүү дээ. Тэгэхээр яг нутгийнхандаа хандаад санхүүгийн сахилга баттай байх тал дээр тийм ээ одоо энэ яавал зөв зохистой санхүүгээ төлөвлөх юм бэ гэдэг тал дээр ялангуяа малчд руугаа хандаад бас нэг сургамж өгөөч ээ. Бид нар нөгөө нэг ёс зүй гэж ярихаасаа илүүтэй боломжийг ашиглах гэж байна шүү дээ. Тэгээ зөвлөгөө өгөөч ээ малчд маань ялангуяа. Яг би болохоор одоо чинь би банкны салбарт одоо 11 жил ялангуяа зээлийн эдийн засгаар одоо давуу илүү их ажиллаж исэн байхгүй. Тэр одоо тэгээд энийг ингэж харж байхад аль болохоор манай одоо малчт маанч тэр те ард иргэд маань хэрэглээндээ маргааш одоо өнөөдрийн хэрэглээгээ хангахын тулд зүгээр нь худалдаалт хийхин тулд битгий зээл аваач. Эн чинь буцаагаад таныг ирээдүйд асар их хэмжээний ямар ч үргүй зардал. Эргээд харахад танд ямар ч үр өгөөжгүй ирээдүйд танд орлого олж ирэхгүй те нэмэлт орлого олж ирдэггүй. Ийм юмд битгий одоо ингэж нөгөө цалингийн зээл одоо нөгөө малчны зээл гэдэг бах те одоо эдрийг битгий ингэж авч байгаа ч л гэж хэлмээр байгаа. Юу авбал болохын тэгвэл ер нь бол хараа зээл гэдэг маань яадгүй гэхээр зөвхөн хөрөнгө оруулалт хийхин тулд хүн зээл авах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр би 100 төгрөгийн хувьцааг авахад өнөөдрийн 100 төгрөг маргааш надад 200 төгрөг болох орлогыг өгөх юмд зээл авах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл манайханд анханасаа нөгөө санхүүгийн боловсрол бид нар анханасаа айгүй бага суудсан хадгаламж гэдэг юмыг одоо ер нь бол ингэж байгаа шүү дээ дэлхийгээр нийтдээ те нийт орж ирж байгаа орлогынхаа хамгийн багадаа та 10%-ийг цаашаа хадгалаад байна. Гэтэл монголчуудын хадгаламж ямар байдаг вэ?
айл болгонд ингээд хадгаламж байдаг бараг л байхгүй. Өнөөдөр сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгаар бараг зээлдээ тэгэл 200 мянган хоолол авч байгаа. Юу н тэр хадгаламж. Тэгэхээр тийм учраас бид нар яах вэ гэхээр санхүүгийн боловсрол гэдэг юм маань ерөөсөө орж ирж байгаа орлогоос ямар ч хэрэггүй үргүй зардал маргаашийн хоол хүнс худалдаа авалтанд битгий зарцуулаач. Ирээдүйд танд орлого орж ирэх зүйлд хөрөнгө оруулалтыг хийгээч. Ингэж бодож явтыг. Малчтын амьдралаас нь бол яг хол сонсогдоод байна. Нөгөө тогтвортой сар болгоны тогтмол орлого байхгүй тий. Тэгээ цалин гэж байхгүй. Гэтэл ийм улсууд маань бас яаж одоо энийг сонсоолдгүй нэрээ бид нар ч бас ингэдэг юм байж тэгээ бодож байгаа шүү дээ. Бодож энийг чи үзэж байгаа хүмүүс бол тэгэхээр эднэр рүү чиглэсэн одоо хамгийн боломжтой хөрөнгө оруулалт юу байх юм бэ? Малчид чухам яаж зохицуул тэгвэл зүгээр вэ? Би бол одоо бүр яг тодорхой юм л хэдүүлмээр байна л да энэ боломжийг ашиглаж. Би зүгээр нөгөө банкны эдийн засгч байж байхдаа надад нэг ингээд айгүй жоохон хэцүү ингээд санагддаг юм байдаг байхгүй юу. Одоо жишээ нь ингээд зээлийн эдийн засгч хүн одоо банкны шалгуурын дагуу хүнд зээл өгнө л та мэдээж. Гэтэл тэр дотор тэр бүм төргөний хөрөнгөтэй байж одоо барьцаа хөрөнгө тэр бүм төргөний хөрөнгөтэй байж зээлээс төлөх сэтгэлгүй хүн байдаг байхгүй юу. Жишээ нь тийм хүнд зээл өгснөөс ямар ч хөрөнгөгүй мөртлөө үнэхээр би зээл аваад юм болгоо зээлээ төлөө гэдэг сэтгэлтэй хүнд зээл өгөх нь надад ашигтай байдгийг. Яг тэрнтэй адилхан одоо юу гэдгийг малчид маань одоо юу гэдэг 100 гэрийнхаа гадаад 100 толгой малтай бүгдийгээ барьцаалаад зээл авдаг. Гэтэл мал маань өөрөө ямар вэ те цаг уурын нөхцөл байдлаас дараа жил ганцуд ямар байх вэ? Тэгэхээр би бас айгүй малчтыг аль болохоор зээл битгий аваач. За яг хөө үнэхээр одоо хэрэгцээ гараад тултал нь битгий та нар зээл аваач. Тултал гэдэг дээр юу ялгаа гарч ирж байна. Тийм шүү дээ. Одоо энэ байдал бол амьдрал дээр яг байдаг байхгүй юу? Ингээд бүх малаа барьцаалаад зээл авчдаг. Тэгэхээр нэг 107 мал маань хяраад ундаг. Тэгээд одоо ямар ч аргуудаар малчид зодны дараа ингээ хот руу маш олноор нүүдэлж ирдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ хотын их төвжрэл, энэ төвлөрөл чинь бас тэр нөгөө зээлийн боловсрал бас муугаас айгүй нөлөөлж ин юм болгоч ингээ уялдаа холбоотой тий. Тэгэхээр айгүй надад маш сонирхолтой санагдаж байна. Тэгээд санхүүгийн хүнээс бас нэг асууя гэж бодож байна. Одоо энэ захим орчин хөгжсөн бидний энэ одоо төсөөлөөгүй их одоо мөнгө энэ захим орчинд эргэлддэг юм шиг байна. Одоо ялангуяа бид нар одоо энэ тэр Facebook, Instagram, одоо YouTube тэр сувгуудад одоо маш их мөнгө төлдөг юм шиг байна. Ялангуяа одоо тэр сонгуулийн жилүүд ч гэдэг юм уу те. Ер нь ямар нэгэн зорилгоор маш их мөнгө төлж одоо өөрийнхөө тэр хүсэл сонирхолд нийцсэн үр дүн хүртэхийн тулд одоо энэ салбарт их мөнгө хайдаг юм шиг байгаа. Тэгэхээр одоо бидний одоо өнөөдөр ярьж байгаа сэдв бол нөгөө захим ёс зүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг зөв мессежийг түгээх гэж тэр их мөнгийг зараад байна уу? Буруу юмд хэрэглэгдээд бид нар одоо тарих угаалтанд өртөөд байна уу? Зөвхөн санхүүгийн хувьд бодоход энэ хэдийн хэмжээний мөнгө одоо энэ зах зээл дээр эргэлдээд байдгийг хамгийн гол нь тэр одоо хэрэгтэй юмдаа бид нар зарцуулаад байна уу? Хэрэггүй юм зарцуулаад байна уу? Одоо манай Монгол улсын л эдийн засаг шүү дээ, тийм ээ. Яг би яг нөгөө тоон үзүүлэлтийг бол яг одоогор бол тоошны сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо ингээ ярахад бас нөгөө ус төрчсөн болох гэдэг. Ер нь бол харин энэ хитрхи сошиаллыг одоо манай ус төрчид болон тий одоо нөгөө давуу байдлаа ашиглаж арт түмэндний тарих угаалтанд угаасаа ашиглаж байгаа. Уул нь энэ их мөнгийг тийм одоо ингээд ямар ч үргүй зардал гаргаад яг нь соён гээгэр хүлэх ажилд ашиглах нь зөв. Тий мэдээлэл түгээх нь зөв. Гэхдээ ингэж цадаг замбраагүй одоо нэг буруу тишээ энэ их мөнгийг одоо урсгах нь бас харамсалтай санагдаад байна л да. Ер нь бол тоон үзүүлэлтийг бол би яг тооштой сайн мэдв. Тэгэхээр одоо захим хэрэглээний одоо нөгөө хэрэглэгчд маань л өөртөө бас ингээл боловсралтай байх шаардлагатай байж байгаа хгүй. Ямар мэдээллийг бид нар одоо өөртөө илүү амьдралдаа одоо хүлээн авч хэрэгжүүлэх ёстой, ямарыг нь орхих ёстой тийм ээ. Тэгэхээр бас ингээд тодорхой хэмжээний захим хэрэглээний бас боловсрал соёл хэрэгтэй л байгаа хгүй гэж үздэг. Ер нь бол одоо сошиал дээр ингээд цацагдж байгаа
ер нь аливаа мэдээлэл хувь хүн өөрөө цензуртэй л хандахгүй бол юуг тэнд зөв буруу янз бүрээр тэнд ингээл мэдээллийг ямар ч замбрааг бол нэг юм нэмчих үү. Сайхан нэг тийм эрдэмчлэгийн хурал би сууж исэн. Тэгэхэд яг нэрийг хэлээд явах уу те. Тодорхой нэг улс төрчдийн хооронд ингээд зөрчил үүслээ л те. Тэнгүүт тэр судлаач хүн ярьж байгаа шүү. Би өөр ямар нэгэн ховж үе юм аваагүй. Тэгэхээр яаж юм гэхэд тэр бум төгрөгийг өөрсдийнхөө тал руу цацсан байдгийг. Өөрөөр хэлбэл Facebook-ыг баяжуулаад нь штэ. Facebook-ийн Zuckerberg-ийг баяжуулаад нь штэ. Тэгээ тэрнийх нь арталд одоо троллоо сууж яадаг. Тэр троллууд руу маш их мөнгө хайдаг. Тэгэл хоёр тал болгочдөг. Одоо энэ цахим орчны энэ ёс зүг бол үнэхээр би ярмаар байдаг. Энд бол би хэдэн бас энэ болроод иржсэн те. Хаана л муу мэдээлэл байна, хаана л ховж байна, хаана л эхнэр нөхөр салсан байна. Тэнд ялаа батхан шиг шавж идэг. Ялаа батхан хаана шавдгийг мэдэн те. Нөхөн жорлонд ямар байдаг вүлээ. Хаана сэгзэм ялдарсан газар ямар амтан язганж идэг вүлээ. Ногоон батхан л язганж идэг шүү дээ. Яг тэрэн шиг тийм газар л хүмүүс язганж байгаа юм. Тэгэхээр энэ үл яаж байгаа гэхээр тэр язганж байгаа хүмүүсийн зөвч гэж би бас хэлэхгүй. Яг бол тэр хүний хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг нь харуулж байгаа юм. Хүний сэтгэл ямар байна? Би энэ яг тийм болдог. За энийг бол нэг гүрүү хэлсэн шүү. Садгүрүү хэлж байгаа юм. Тэ? Бид чинь юуг үүсэн тэр чинь сэтгэлд чинь нөөсөн. Сэтгэлд чинь юу ямар юм тохиолдсон тэр чинь бид чинь илэрнэ. Эн чинь бол чи өөрөө сэтгэлээ зовлон үйлдэх машин болгож байгаа маа гэж. Тэр ховж үеийн дор л уйлал, орилол, хашгирал тэ одоо улс төрчдийг доромжлал байна гэдэг чинь тэр хүний сэтгэл ямар байна? Өвчлөсөн байна шүү дээ. Өвчлөсөн сэтгэл зүй. Тэр хүн өөрийнхөө сэтгэлийг зовлон үйлдвэрлэх машин болгож чинь тийм үү? За тэгвэл чи энийгээ хямцгаал гэж байгаа. Тэгэхээр энд ч нөгөө чи бид хэдийн ярьдаг, та бид хэдийн ярьдаг нөгөө буддизм, нөгөө сэтгэлээ хянах тухай бодол чинь би юунд бухимдаад байгаа билээ гэдгийг чи хэсэгхэн хором хямцгаал гэж. Ингэж сурах чинь өөрөө уул нь бясалгал байхгүй. Тэ. Тэгээд чиний сэтгэлд хор буцлаа байгаа бол чи тэр хорыг сошиал орчинд чи түгэж гин гэдэг чинь чи нийтийн эзэмшлийн ус руу чи хор хийчихэж байгаа. Тэгтээ дотроо буцалж байгаа чи тэр хорыг чи өөрөө уучаад өөр хинэг үнийг өхнө гэж бодож байна. Үгүй чи өөрөө хордож байгаа. Яг зөв. Одоо ингэж үзтээ. Яг зөв. Тэгэхээр чи тэр хорыг ядаж намжтал дотор ч буцлаад байгаа тэр хорыг чи дарж намжих хүртэл чи жоохон бяслаг гэж. Тэр бясалгал гэдгийг би заавал өдөө анаа сухаар бүчиг бясалгын ойлголтгүй бол чи өдөө анаа суугаад ч үуч болохгүй. Тийм учраас чи өөрийгөө хянаас урчгаалгач. Энэ үл ердөөсөө л чи бидэдийн түгээдэг нөгөө буддизм. Юуны төлөө эх орон маань төссөн нутаг маань хутагтыг төрүүлсэн нутаг үлээ л дээ. Эрдэнэ цагаан хил хязгаарын ард түмэн бол заяатай ард түмэн. Яагадгүй тэндээс югзэр гэдэг хутагт төрсөн. Завхныхан Дэлв хутагтаа ямар ихээр мандуулж байна. Гэтэл Дэлв хутагт маань одоо яаж ийн гэхээр бүх төрлөөр өөрийнхөө үлдээсэн бүх өв хөрөнгүүдээ одоо ингээд Америкаар дамжуулаад олон улсын эрдэмтдээр дамжуулаад Монголтоо одоо эргээд төгж. Гэтэл Ягзар хутагт маань яасан харамсалтай нь тэр хилнэгдүүлэлтийн шуулгаар хамгийн түрүүнд цааз авсан. Хамгийн гонигтай тэр нэгэн түүхийг бид нар бас туулж яваа ард түмэн тийм үү? Ер нь бол нөгөө одоо нэгэнт энэ сэдвүүрээ орсон учраас бас нэмэлт тайлбар хийж үзэж байна. Тухайн цаг үед одоо Монгол орны хэмжээнд те за хилийн цаатайх өвөр монголчууд, буряд монголчууд ингээд эднэртэй хамгийн их одоо оюун санааных нь удирдагч тийм ээ хамгийн их нэртэй нөлөөтэй шашин талаасаа, төр талаасаа, цэргийн бодлоготын талаасаа хамгийн их нөлөөтэй байсан хутагт бол Ягзар хутагт зүүн талаас төвөөс бол Мандчир хутагт, баруун талаас Дэлв хутагт ингээд хамгийн нөлөө бүхий ард түмэн үгийн дагдаг ийм 3 хутагтыг барьж ирсэн. Барьж ирээд тэрэн дотор хамгийн их нөлөөтэй байсан Ягзар хутагтыг шууд ингээд цаазаа ял өгчээсэн ийм гашуун түүх байдаг. Тэгээд яг одоо бол мэдээж цаг сайхан болж байна. Манай одоо залуу хутагт маань тодорцсон ном ирдмээ. Номынх нь ёсоор үзээд явж байна да. Одоо ер нь бол цөөхөн хутагтуудын л нэг болчлоо. Тэгэхээр цаг үе ч гэсэн одоо өөрчлөгдөж байна. Сая таны ярианд гарч штэ тий. Дэлв хутагтын түүх яаж сэргэж ийн вэ? Тэр хүний тий одоо нэр алдар яаж
зөвхөн энэ улс орноор тогтохгүй ингэж төгж ийна, төв дамжиж байна. Тэгэхээр энэ дээр нутгийн хүмүүсийн хувьар бидний бас үүрэг оролцоо, тэ итгэл үнэмшил, хүндлэл, бишрэл маш их хэрэгтэй байгаа. За бурхны шашин бол ерөөсөө тэр чигээрээ ёс зүйг сургадаг штэ. Тэ би энэ дээр бол бас таныг нэлээд жинтэй юм хэлнэ гэж боддөг юм аа. Ёс зүйг утга зохиолтой холбож, хэр шинжлэлтэй холбож, буддизмтэй холбож олон юмыг одоо яриндаа би бол энэ дээр хүлээлт ихтэй байгаа. Гэхдээ яг судалгааны маань ажил бол бас юу сэтгэл зүй, сэтгэл судлалт гэхдээ тэрэн дундаа буддийн юу онцтой холбож жоохон тайлбарлах гэж хичээсэн юм судалгааны маань ажил. Тэгээ тэр нь юу гэхээр нөгөө буддизм гэдэг чинь энэ шашнууд дундаас бол хамгийн сэтгэлийг судалсан тэр шашин юм байна. Тэнгүүд одоо болохоор яаж юм гэхээр барууны шинжлэх ухаан одоо Facebook, Instagram, YouTube юу ч нээсэн бясалгал яв гэж байгаа үстэй. Эн чинь юу гэж байгаа юм гэхээр одоо бас дорн дахны эрен ирчээд байгаа. Дорны эрен гэхээр яг хөөр ерөнхийдөө тийм оюун санааг илүү эрхэмлдэг тэр ард түмэн бол дорных байсан юм байна. Гэхдээ өрн бол шинжлэх ухааныг хамгийн түрүүнд хөгжүүлсэн тийм мөн л дөө. Гэхдээ өрн төвтэй 100 жил 200-300 жил үргэлжилсэн. Одоо дорн төвтэй эрен эхэлчихээд байгаа байхгүй. Тийм учраас тийм ер нь бол яг нөгөө за би бас зурхаа мурхаа энэ төр яхан судалдаг тэр утгаараа бол бомбын эрен гэж ярьдаг. Бомбын эрен гэхээр бол ердөөсөө яг оюун ухааныг шүтсэн эрен байхгүй юу. Тийм ч учраас ердөөсөө тэгэл та нар анзаарсан бол 90 оноос эхлээд Монголд за хаагдсан богцсон байсан шашин маань дэлгэрчлээ. Тэрнээс эхлээл ерөөсөө энэ дорн дахны энэ судлал тэр дундаа буддизм хаас айгуу дэлгэрлээ. Тэр одоо баруунд бясалгал ярьж ийн хаанаас ихтэй гэдгийг тэд нар мэдэхгүй бясалгал яв хийгээд энэ их нь хааны. Манай дорн дахин тэр дундаа энтхэг тийм үү? Энтхэг гэдэг манай шашны гол их сурвалжаа авдаг газар маань энтхэг. Энэ бүхэн дэлхийн даяараа ингэж төгжин гэдэг бас маш сайн бай. Залуучууд манд бол бас айгүй сайхан бясалгадаг болчихсон, яг хийдэг болсон. Энэ сошиалыг дандаа муу гээг шүү. Тэр дундаас тэр тоочлон тэр олон орчин дундаасаа сайныг төгж авч чадж байгаа нь байна. Мэдээж муудаар нь илүү овоорж ин гэдэг чинь тэр манай монголчуудын тэр оюуны төвшин тэр жоохон доогуур байна л гэсэн. Гэтэл гэгэрч чаддгүйг бол асар хүчтэй хурдан гэгэрч чаддаг арт юм. Цолгорсон эрдэмтэд хаана байсан юм? Буддизм анх Монголд хамгийн их 3 дахин дэлгэрсэн гэж хэлдэг л да. Тэр түүхийг бол би мэдгүй. Тэгтэл сүүлийн 300 жил тэр Октябрийн хувьсгалаас өмнөх 300 жилд бол Монголоос гарсан эрдэмтэн хутагт хуургууд дандаа Монголоос гарснууд нь төдөд очиж цолгорчдөг гэсэн гэж байгаа. За тэгэл дараа нь хувьсгалтай золгосон мэдээж хувьсгал сайн байсан ч гэсэн эхлээд бид нар оюутан байхасаа мэдэн штэ Монгол бол ерөөсөө хав харанхуй байсан юм байна. Би чи хөсөгчгүй байсан юм байна гэдээсэн чи юу вэ? 300-ны 400 бүр яг Монгол хүчийнхаа соёлыг ярих юм бол 800-ыг төвтэй. Тэрнээс цаашаа гэж ярьдаг. Монгол хүчийн соёл бол 1000 жил тэрнээс цаашаа гэж ярьдаг шүү. А гэтэл социализм үед хаваранхуй байсан юм шиг ярьдаг. Энийг одоо өөрчлөх цаг болсон. Социализм гэж ингэж байгаа тэр хүмүүсийг би буруутгахгүй. Ягаад гэвэл тэдний ч үед хөөрхийн амтан бүх юмыг хаацсан байсан юм. Тийм болохоор тэднийг тэгвэл одоогийн залуучууд социализм гэдгийг мэдчихгүй хорь урж байгаа залуучууд тэгж ярьж байгаа бол харин ёстой жинхэнэ тархиа угаалгачаад байгаа байхгүй. Эрдэмтэй хутагт хуургуудын зохиосон түүх шаштууд номынсанд дүүрнэлээ шүү дээ. Олон улсын судлаачид яагаад Монгол гэж онцлоод байгаа? Яагаад тэр миллениум буюу бүр мянганы хүн болгож манай Монгол манай хааныг өргөмжлөөд байгаа юм. Тэр болгон чинь бидний оюуны өв, соёл, бидний оюу одоо генд байгаа тэр нэгэн гэгэрх чадвартай, ухаарах чадвартай ард түмэн гэдгийг дэлхийд харуулдаг байгаа. Даанч дэндүү цөөх юм бид нар. Өрнөдийнхэн буддийн шашныг судалж байна. Бясалгал гэдэг юм амьдралд хэрэгтэй юм байна гэдгийг одоо ингээд бүр хошуурч байна гэж штэ тэ энэ бол ингэсэн хамгийн шинжлэх ухаан шашин буддийн бурхны шашин байна гэдгийг ингээд одоо дэлхийн нийтээр дуунагтай хүлээн зөвшөөрч байна. Би энийг яг нөгөө дарамтлаадах нөгөө Норбулинга гэдэг тэ одоо бүтээх урлагын хийдэр сүмдэр очиж харж исэн байхгүй юу. Тэнд сууж байгаа. Тэнд ингээд тэ хөгжим сонсоод зураг зураад наамал хийгээд ингээд байж байгаа улсууд нь дандаа европчууд байсан. Тэгээд яг бүр яг нүдэрээ харж иж одоо итгэж илаа штэ. Гэтэл биднэрт ийм ойрхон байгаад бид нар яагаад алслагдмал байгаа юм бэ? Эн чинь бидний сэтгэл зүрх те одоо юу гэдэг мэдээлэл олон юм ингээд биднийг хол зай бариулчихжээ. Гэтэл боломж ийм ойрхон байна гэдгийг бол бас тэнд очиж харсан штэ. Тий зарим нэгэн том одоо нөгөө тэргүүлэх сургуулиуд энэ төр бол бүр өөрийнхөө одоо тэр Массачусетс их сургууль өөр юу өгдөвлээ. Бүр ингэ төвтэй.
Бүр ингээд бясалгалын бүр төвтэй судалгаатай шинжилгээтэй бүр буддизмыг ингээд тэр сургуулиуд нь бүр ингээд энэ гимназиум юунаас бага сургуулиас эхлээд бясалгалыг заадаг. 3 минут булгаад 10 минут туслах гэдгээс эхлээд ингээд байгаа явчихдаг. Одоо бол үнэхээр буддизмыг бол үнэхээр бүр шинжлэх ухааны түвшинд ингээд тэр ингээд дээрэс нэг хажуунаас харахаар бас хүн илүү өөрийг олж хардаг. Бид нар магадгүй 3 400 хэдэн зуун чийдэх шид байсан ингээд бясалгаа залууд яг тэр тарины цээжилчдэг болохоос ш тэр нэг бясалгаад гаднаас харахгүйгээр одоо зөвхөн хотог туургаадаа дагаад нэг ажис авчвал болно гэдэг шүү дээ. Болно мэдээж тэрний авшиг байгаа. Агуу авшиг байгаа. Гэтэ чи тэрийг өөрөө бурхан бошвол чи намайг дагаад хийгээд л үз. Чи болох юм бол хийгээрээ болохгүй чамд итгэхгүй байвал болоорой гэсэн бол шударга юм ярьдаг хүн байсан шүү дээ бурхан багш чинь бол. Түүнээс чи намайг заавал даах. Тэгэхгүй бол чи одоо тамд очин энэ төр гээгүй шүү дээ. Тэрс чи өөрөө л үз. Энэ ердөөсөө шууд бол сэтгэл зүйтэй бүр маш чухал гүн гүнзгий холбоотой. Тэгээ яг миний судалгаа бол эко гэдэг талаараа ягаад эко гэдгийг нь би тэд яатсан бэ гэхээр тэнд болохоор нөгөө нэг юм байгальтай холбоотой гэдгийг буддийн шашны шүтэн барилдах вэ гэдэгтэй толгочж байгаа. Үхэж яхад төрж гэн тэгэл ингээл үүсэж яхад устж гэн энэ төр гэсэн те яг тэрнтэй бас ингэж холбогддог байхгүй юу. Тэгэнгүүт эко гэхээр байгаль дэлхий амьсгалдаг. Байгальд байгаа бүх юм өөрийн гисэн одоо юутай цаг хугацааны явцад үсэж биж устж алга болохынхаа хажуугаар бас адилхан өөрийн гэсэн хилтэй. Өөрийн гэсэн мэдрэмж. Одоо шилбэл миний судалгааны гол юм бол бас л тэр бөөгийн дом энэ төр одоо ингээл тэр бөөчин дээд ертөнцөөр ингээл нис адил ир адил босож яриад тэгэл ингээл хүн амт ингээл ангаагаал тэрэн дундаа нэг юм мөөг зөөр энэ төр хэрэглээд байгаа шүү дээ. Одоо бөөгийн дом гэдэг миний судалгааны сэдвэлтэй. Тэгвэл тэр мөөг тэр нэг одоо далд ертөнц тэр дээгүүр ертөнцөд очиод тэр зүудний ертөнцийн дээр ингээл аялалаага тэр энэ төр чинь ердөөсөө л эко юм байхгүй. Тэр хад, тэр ургамал, тэр шувуу, тэр урсж байгаа ус, тэр уул хад энэ төр чинь өөрийн гэсэн оршихуй байгаа. Тэнд чинь өөрийн гэсэн ам байгаа гэдгийг л ярьдаг болохоор энэ эко юм аа л гэл бол бас хэлчихсэн л дээ. Нүүдэлчин монголчуудын нэг өвөрмөц онцлог байгаа шүү дээ, тийм ээ. Одоо тусдаа нүүдэлчдийн философи гэж агуу юм байна, тийм үү. Бид нар бол одоо ахуй соёл, тэр өв уламжлал, өдөр тутмын тэр амьдралын одоо философороо үр хөвгтүүдэд хүмүүжүүл тэр одооны яриад байгаа тэр ёс суртахуун гэдэг юмыг суулгаж өгдөг байжээ. Жишээ нь одоо тэр гол усандаа сүйтэй шанаг дүрж болохгүй, одоо ингэж болохгүй, тэгж болохгүй, тийм ээ. Одоо хөл хүндтэй бүсгүй урдуурыг гарч болохгүй ч гэдэг юм уу, тийм ээ. Одоо эр хүний зулайд одоо хурж болохгүй ч гэдэг юм уу. Тэр бүхэн ч одоо өнөөдрийн ёс суртахууны сургаал намлал байжээ. Тэгэхээр одоо өнөөдөр ингээд шинжилэл уламжлалыг одоо бид нар яаж ингэж хамттан цуг авч явах хэвтэй, бас ингээд орчин үетэйгээ хөл нийлүүлж явах хэвтэй, тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр та бас эрдэмтний судлаач хүний хувьд өөрийн байр сураа. Монголчууд ч ердөөсөө гэрийн боловсралтай байсан. Одоо нөгөө би дахиад л нөгөө социализмынхаа үе рүү бас жаахан юм болвол жаахан ингээд яачих гэдэг шүү. Чивжилтээ амжих гэдэг шүү уучлаарай. Тэгэхээр гэрийн боловсрал гэхээр яг вөхөр 5 6 настай хүүхдээ хажуутлынхаа хин нэгэн бичих үсгтэй айлд аваач суулгачдаг. Тэгээ тэр бичих үсгтэй айлынхаа тогоо шанагын барин малтан явна. Яаж байгаа юм гэхээр сургалтайхад үлдэрч. Бичих үсгтэй хүн нь яах вэ? За миний хөө суу. Эхлээд тэдэрт шууд үсэг заадаг. Шууд цээжлүүлчихдэг. Тэгээд цээжилчээ дараа нь үсгээ бичээд тийм үү. Тэгээ ингээд уншаад эхлэхээр миний цээжилсэн юм чи энэ ялангуяа ламыг ламнаар ингээд шав ингээд сурлаа штэ. Юу ч мэддэхгүй төвд тэр таринуудыг эхлээд төвд номыг цээжлүүлээд идэх гэж. Тэгэнгүүт тэр чи эхлээд ой сайтай хөлт ялангуяа 6 наснаас эхэлнэ гэдэг чинь бас одоогийн сургалтын системтэй адилхан байгаас 5 6 наснаа хүүхдүүд бол маш гүн маш хурдан энэ сэтгэх чадвартай тогтоох чадвар маш сайн хөгждөг юм байна л да. Тэр үе цээжилсэн юм насан туршдаа идэж байна. Одоо бид ч гэсэн жоохон бахта маш их шүлгэж хийж ирсэн. Одоо хүртэл ингээд би хэлэхэд бэлэн байдаг шүү дээ. Гэтэл одоогийн хүүхдүүд болохоор ерөөсөө цээжлэхгүй. Би оюутан хүүхдүүдтэй ажилладаг л да. Тэгэхээр маш муу цээжилж байна. 15 6 бадаг батхаа 4 хүн бадаг. За би багшаа би ингээд дөнгөж сайхан мэдчихсэн маач гэх шиг бүр тийм болсон. Тэгэхээр энийг бол монголчууд бүр энийг одоо барууны эрдэмтэд гайхаж байна. Үгүй энэ гэрийн боловсрал гэдэг чинь энэ монголчуудын гэрийн боловсрал ямар сони байсан бэ? Гэхдээ чинь сургууль байгаагүй биш шүү дээ. Тэгсүүртээ эдгээр яаж ийм цолгорсон мундаг тэр лам нар үсээд ийсэн. Тэр лам нар чинь хичнээн 10 бот ном төвдөөс орчуулад зарим нь өөрсдөө бүр төв хэл дээрээ зохиолоо бичдэг байсан.
За тэгээ монголчуудын тэр одоо шөнө орой сууж байгаа хэдүүлээ сайхан нөгөө юу яадаг нөгөө үлгэр тойлсон хайлтгч юм бол одоо тэрчгэрэл зүгээр өрдөөсөө цээж боловсрч шүү дээ. Тийм үстэй. Энэ чинь зүгээр шууд тэр чинь ахыг нь өсгөж байгаа тэр хүн эрдэсэл. Тэр тийм хүмүүжилтэй бусдыг сонсдог, уламжлаа, дээдэлдэг энэ төр яс чинь тэндээс өсч чинь. За тэгэл энгийн ахвч гэсэнтэй одоо тэгэл морой ундаг 6 настайгаас эхлэл морой унаалаа эхэлдэг. Тэгэл тэр чинь амтан тайртай. Тэр уламжлалч эрдөөсөө тэгэл биднийг бусдаас эрдөөсөө бүр тэс ондоо болгож байгаа юм. Жишээлбэл Америк юм уу эсвэл одоо тэр юу барууны орныг яхаа болио л доо. Тэр нүүдэлчин биш нэгэд суурин соёлтой ард түмнээс Монгол хүмүүс яагаад тийм илүү ирэмгий байдгийг. Яагаад тийм юм дайчин байдгийг харахад адилхан л чөргөр жоохон бар юм гүйжидэг үстэй. Тэр чинь тэгээд тэр нөгөө өссөн авах юм. Энтэй л холбоотой. Гэхдээ энийг бол одоо бас хүмүүс мэддэг болсон шүү. Яг зүгээр сошиал товчуураа солиорхороо би нэгэ чи би хуц уйлгээд уучлаарай би хараал хэлээгүй шүү. Зүгээр тэр тий ингээд байгаа болохоос ш ухаарсан сэхэрсэн тэр ухааны сууг гэж нэг юм байдаг юм байна. Тэр суугч нь бол цээжлэх чадварыг хөгжүүлсэн тэр 5 6 наснаас л эхэлдэг юм байна. Тэр 5 6 наснд л тэр цээжлэх чадварыг хөгжүүл би бас яг амьдрал дээр бас зарим нэг хүүхдээр анзаарсан. Хөөхий ээж аав нь ингээл жахаа ядуу зүдөө өрөөж бас жоохон бичих ус 90-ад оны үед чинь их бах хүмүүс сургуулаа хаялаа штэ. Тэр сургуулаа хайсан залуучууд одоо төгч гарчаад явчихна. Тэдний хүүхдүүд нь тэд нар өөрсдөө боловсралгүй болохоор хүүхдүүдээ боловсралтай болох гот хөрхийн амтан бас өөрийнхөө хийгээгүй хөрөх гэж хичээж юм л да. Гэтэл анханасаа нөгөө цээжилсэн барьсан нэг юм байхгүй болохоор хүүхдтэй ядаж дуу заагаад өгчдгөө шүлэг цээжлээд өгчдгөө ээж ав байна. Тэнгүүт тэр хүүхд одоо ингээд тэр хүүхдийг нь одоо шил 8-9 настай хүүхдийг цээжлүүл гэхээр хамаагүй удаан цээжилж байна. Тэгэхээр би тэндээс юу хүсэх гэхээр тэр ухааныхын сүв гэдэг имийг 5-6 настай байхад нь л хөгжүүлээгүй бол 8-9 нас оройтчихдээ юм биш үү гэж би харсан шүү. Би одоо сүүлийн үед хүүхдийн зохиол бичээд хүүхдийн ном гаргаад сургууль цэцэрлэгээр уулзалт хийгээ яваад байна. Тий. Гэтэл одоо манай Монгол улс маань нөгөө уншснаа ойлгох чадвараар одоо дэлхийн улс оронд маш доогуур эзэлж байна. Өгүүлбэртэй бодлогынхаа хоёр өгүүлбэрийг утгыг тайлж чадахгүй байна. Тэгэхээр таавал утга зохиол судлаач одоо хүн тийм ээ. Тэгэхээр ер нь одоо сүүлийн үед нөө сэтгэлийн боловсрал гэж маш их ярьдаг болцсон. Сэтгэлийн боловсрал гэдэг юмээс ерөөсөө урлаг утга зохиолоор олгодог. Одоо тэр хэсэг маань ингээд хаягдсан ерөнхий боловсролын сургуулийн нөгөө хөтөлбөрөөс уран зохиол гэдэг хичээл баг байхгүй болцсон. Тэгэхээр та энэ тал дээр бас ямар нөгөө ёс суртахуунтай зөв хүн байх гэдэг чинь энэ урлаг утга зохиол гэдэг чинь маш их нөлөөтэй шүү дээ тийм ээ. Одоо шууд мэдээллийг бид нар яг ингээд зөндөө ол мэдээлэл авч дэлхийн бүх одоо юм ингээд интернет рүү ороод авчиж чинь шууд хүлээж авна бодос сэтгэхэд уншснаа бодос сэтгэхэд боловсрал олно гэдэг бас хоёр өөр ойлголт тийм ээ. Тэр бол үнэхээр одоо бүр яг би нөгөө багшилдаг хүний хувьд яг миний бүр зэмзгэлдэг юм тэр байхгүй юу. Хамгийн доогоор нэлээд доогоор осно үнэн. Тэгэд эн чинь нөгөө нэг технологийн шинжилгээний сайн муу тал нь байхгүй. Тэд нар шууд ингээл нэг ганц юм хараад бөглөөл оноо авчдаг. Гэтэл тэр уншиж байгаа юм ойлгох чадвар нь үнэхээр тэгээд дээрэс нь нөгөө бүх хүн нөгөө цаасан ном уушаа болчихсон. Эн чинь бас айгүй маш муу байхгүй юу. Тэгэхээр за би яг сайн нэг юу айгүй чухал ярьж байгаа. Тэрийг уншихгүй сэтгэхэ болж байгаа. Тэр урлаг уран зохиолоор дамжуулаад нөгөө ёс суртахуун гэдэг имийг сэтгэлийн боловсролыг одоо тэгээд утга зохиол бол ердөөсөө хүний хүн болгодог. Сэтгэлтэй зөв хүн болгохт чинь илүү. Тэгээд дээрс Монгол хэл бол ердөөсөө жинхэнэ Монгол хүнийг бий болгодог бол утга зохиол бол ерөнхийдөө хүнлэг тийм жинхэнэ хүн гэдэг сэтгэлээсээ юуг мэддэг чи ямар үед уйлмаар болдгийг, ямар үед догдолдгийг, тий? Ямар үед чи нэх их омогшдгийг. Энэ бүх юм чинь чи тэр боловсролыг утга зохиолоор болж ерөнхийдөө их хэлээр болж байгаа. Гэтэл энэ одоогийн энэ эрднийг сайн тал нь мэдээж би түрүү ярьсан боловч муу тал нь яаж ийнэ гэхээр ийм үе ирж байгаа гэж хэлсэн. Технологич үтсэн харанхуй үе ирж байгаа. Энийг би одоо бас яг өөрийнхөө ажил дээр мэдчих. Технологич шүтсэн харанхуй. За шалгалтаа өг гэлээ. Тест өчлөө гэл бол. Заримдаа бол
өөр нэг юм дээр AI-гаас асуучих нөгөөдөө. Тэгээд 190 аваад идэх. Бараг ад таарад ингээд нөгөө бөглөж. Одоо бас оноо таарч тэгж бөглөхөөж байсан. Энэ талдаа хуцааны чинь энэ талтаа өөр нэг iPhone ч юм уу нэг өөр нэг ставь чинь AI-гаас ороод асуучих. Пад гэж хэлчих. Энэ чинь технологи шүү. Тэнгүү тэр хүний унхан ерөөсөө нэг хүн гэдэг амтны нэг сэтгэх чадвар гэж нэг юм байна шүү. Жишээлбэл англи хэлийг бид нар яаж сурдаг гэсэн. Монгол юу амар зузаан тойл эргүүлж байгаа л хэвээр нэр хууцын хар уртал сэмэртэл эргүүлдэг байсан бол одоо тойл өчгийг зөвхөн ингээл бичээд байж. Эн чинь бас л бидний салхуу болгож байгаатай адилхан. Одоо бүр тэгчэрэггүй болж байгаа. Код уншууллаа тэр гараад тэр ганц ч үгс ажиллахгүй болж байгаа. Тэгэхээр энэ өөрийгөө хүн гэдэг тэр чанараа хадгалъя гэвэл мэдээж технологийн дэвшлийг ашигла. Гэхдээ хитрхи бити тэрний боол нь болтлоо бити байгаараа л гэж. Тийм. Тий одоо тэгээд нөгөө уншихаа болцсон тэр уншихаа болцсон тэр үйл одоо бүр үнэхээр энэ ганцхан Монголын зовлон биш болчихж байгаа юм. Одоо бол дэлхийн нийтийн зовлон болчихж байгаа. А тэр дундаа Монгол маань бол бүр илүү одоо автчихин. Нэг сайн юм нь монголчууд тэр технологи янз янзын юмыг бол маш хурдан төлөвшүүлж чаддаг арт юм. За одоо энэ банкны салбарыг хар. Банк так гэл ганцхан яхад 2 минутын дараа 5 сая төгрөг хүртэл ороод ирдэг. Япон, бусад орнууд гүйлгт. Танах ингэдэг гэж үү. Банкны салбархны энэ бол давуу тал мөн. Гэтэл сайн юмны муу тал гэж байгаа шүү дээ. Тэр чинь энэ бол. Уншихаа болсны бас нэг гажуудал нь одоо ингээд захим орчинд бас ингээд илрээд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо саяны ярьсан асуудал дээр манай энэ залуу хүний хувьд бас ингээд санхүүч хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлвэл юу гэж илэрхийлв? Яг ер нь бол ингээд нөгөө ялангуяа сүүлийн үед одоо мэдээж би ч одоо 100 200 ажилтнтай газар ажилладаг. Хэд хэдэн байгууллагууд амжиж бас нэгтлэнгаар ажиллаж байхдаа сүүлийн үеийн залуучууд маань ерөөсөө ингээд нөгөө санхүүгийн програмд одоо хит шүтцэн. Тэр нь яадаг вэ гэхээр одоо бид нар нэгтлэн бодох бүртгэл маань яадаг вэ гэхээр одоо нөгөө дебет кредит гэл одоо хүмүүс ярьдэн штэ. Тэр нь цаанаа ямар бичлэлтүүд хийдэг вэ гэдгийг уг нь бол их сургуульд нь үздсэн байдаг. Гэтэл нөгөө оюутнууд маань төгсөөд ирэхээр бэлгийн санхүүгийн програм дээр ажиллахаар ерөөсөө тэр програмдаш нөгөө нэг оюутны онол дээр заасан нөгөө суур онлоо мэдхгүй орж ирэх гэж тийм нэг ясандаа ерөөс за энэ санхүүгийн програм бүх гүлийг хийчихдэг юм чинь цааталдаа давхар ямар бичлэлтүүд хийгдэж байгаа вэ гэдгээ хүртэл бодох сонирхолтой болчихж байгаа юм. Ерөөсөө л програмыг шүтчихэж байгаа юм. Тэр нь буцаагаад нөгөө бас л адилхан залхуу болгочихж байгаа. Давхар бичлэлтүүд, давхар одоо гүйлгээнүүд, санхүүгийн тайлангууд чинь яаж гардаг вэ? Нэгсэндээ нэгтлэн бодогч хүн тооцооны нэгтлэн байна уу, юу байна уу хамаагүй бүгдийг одоо за энэ бичлэлт маань цааталтаа давхар ийм бичлэлтүүдийг хийцэн юм байна гэж уг нь мэдчих хэвээр байж тал сүүлийн үед бол тийм байха бэлдсэн байхгүй. Ерөөсөө санхүүгийн програм бас найддаг болсон. Тэгэхээр ерөөсөө бүх салбарууд те одоо ерөөсөө л нөгөө цахим орчин чинь буцаад нөгөө усуудыг залхуу болгож байна гэдэг чинь манай мэрэгжил дээр хүртэлдэг харагдчих. Ерөөсөө зөвхөн хэрэглээ тийм ээ. Миний анзаарснаар бол эрхэмлэх, дээдлэх, хүндлэх, шүтэх юмгүй хүн. За бүр одоо хатуу хэлэх юм бол үнэт зүйлгүй хүн. Хүнийг энэ олон нийтийн сүлжээн дээр элдвэр хилдэг, дайрдаг, доромжилдаг, дээрлэгдэг. Ингэж тэгээ энээсээ ичих биш, зовох биш, харин би чадлаа, яллаа, айлгалаа гэж бодоод ах юм. Энэ дээр та бас нэг сайхан учир шалтгааныхын үүднээс энийг нэг жоохон тайлбарлаад өгөөч. Яг нөгөө манай монголчууд ч бол бас айгүй эртнээс энэ философиг айгүй сайн ойлгоцсон байсан ард түмэн шүү дээ. Амны бэлгээс аштын бэлэгч гэдэг байсан. Чи амны алдас хийвэж гэдэг байсан те. Тэр чинь амны алдас хийгээд нь шүү дээ. Дандаа нөгөө буддизмын үдээс бол бүх юм дандаа үр дагаврыг амсч идэг. Тэгэхээр чинь үеийн үрийн холбоо энэ төр гээд монголчууд мэднэ дээ бүгдээрээ те. Юу тэрн түүний хаал үр жимсийг авна шүү дээ. Тэгэхээр хүнийг доромжилж байгаа бол биний түрүү ярьчихсан. Нөгөө тэр сэтгэлдээ байгаа хороо тэр сошиал орчин цацчаад өөрийгөө болчлоо гэж бодож байгаа бол үгүй. Өөрөө тэр хэнийг хүнийг хорлцлоо гэж байгаа бол түрүүний хэлсэн.
чи өөрөө хор уучаад тэр хүнийг өхнө гэж бодож байгаа бол үгүй гэсэн биз дээ. Яг тэр чинь баггүй. Чи өөрөө хорлогдчихлаа шүү дээ. Тэр хүнийг дарамжуулчаад тэр их аз жаргалтай болж байгаа бол үгүй шүү дээ. Тэр хүн чинь өөрөө сэтгэлээр өөрөө өвчлөөл улам тэр өвчнөнд дамжрал яваад байгаа. Илүү атаархал болоод илүү айваар одоо яадгийн муухай үг хэлдэг атаач жөтөөч болоод тэр болгонд тэр чинь майнд буюу одоо сэтгэлд чинь үсээд байгаа юм чинь аль нэгэн биеийн чинь хэсэгт хор тавдар шиг за мэдээж яг хөрх хэн нэг хүний хор доктор зогсаасаа гээв шүү. Гэхдээ л тэр чинь ямар нэгэн тийм эрчим хүчний муухай буруу эрчим хүчний юм зангирал үүсгээл явж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Би бол тэрэнд итгэдэг. Энд бол харьцангуй бас сүүлийн үед бол энэ бясалгал йог дээрэс нь одоо энэ шашин энэ тэр имийг нэлээд бас ярьдаг, бичдэг, дагдаг ч хүн олон болцсон байна те. Энэ хүмүүс бол ойлгох болсон. Огт тэрийг мэддэг ч хөө шашин гэж юу байдгийг. Тэр муусаа юу чи юу гэж байгаа хүмүүс бол үнд зүйлгүй шүү дээ чиний хэлснээр те. Гэхдээ хизээ нэг үг байдгийг. Зовж үзээгүй хүн жаргалын амтыг мэдээгүй гэж мэдэхгүй гэж хэлдэг тийм үү. Тийм болохоор тэр хүн одоохондоо аз жаргалтай бүх юм болж хизээ нэгэн цагт нэг зовлон ирэх үед би юу хийцээ? Би яасан гэж энэ зовлон амсч чаана гэж бодох цагт тэр хүнд магадгүй аль нэгэн үед хин нэг үнийг гомдоосных нь үйл өрөө гэд бас хэлчих магадгүй шүү дээ. Тэгвэл тэр хүн би ч бас амаа бас хамаагүй л жолоог бол юм хэлжсэн байна гэдгийг магадгүй энэ насандаа ухааруулсан. Гэхдээ зарим нэгэн хүн бол энэ насандаа ухаарахгүй ч байж болно. Гэхдээ үеийн өөр хурдан боловсралдаг цаг болсон гэсэн шүү. Энэ насанд муу үе хийсэн бол тэр чинь энэ насандаа л илэрдэг болсон гэдэг үе шүү. Яг бол энэ маш хурдтай, эрчимтэй, энерги, эрчим хүч маш хурдан боловсрдог юм болцсон үе гэж бас хэлдэг. Отгооч сая та бас ингээл нөгөө яг хит хэлж байна л да. Үеийн өөр хурдан боловсрдог болсон байна шүү. Болсон шүү гэж хэлж байна тий. Гэтэл нөгөө бурхны шашинд болохоор дайснаа хүртэл инэр нэг ус уучил гэдэг. Энэ яг бодит амьдрал дээр ялангуяа энэ одоо номоос хол хөндийн улсад хурдан буух идүү энийг хэрэгжүүлэх боломжтой юу? Харьцангуй монголчууд ч бол бас шашинлаг ард түмэн болохоор үеийн өөр гэж ярихаар ерөнхийдөө их айдаг ч гэдэг юм уу те тэгдэг. Гэхдээ яг нэг юм ухаарна гэдэг чинь бас нэг цаг хугацааны асуудал юм байна. Тэгээ яг ер нь бол бас буддийн шашнаас гадна бас ингэж бясалгал йог энэ төргээ яриад явахаар юу ч хэлсэн санал болгосон хүлээж авахгүй тийм хүмүүс байдаг ч те. Тэрийг бол цаг нь болоогүй байна л гэдэг. Цаг нь болоогүй байна. Тэгэхээр хизээ нэгэн цаг нь ирэх нь байна шүү дээ. Үеийн өөр одоо хурдан боловсрдог болсон бол тэр магадгүй өнөөдөр биш бах маргааш биш бах. Тэгтэл хизээ нэгэн цаг тэр хүн ойлгох цаг ирнэ л гэсэн үг. Аха. Ганчмаг төрөө бүр станаг нэг голоор нь бүр тас идэл хэллээ шүү дээ. Нөгөө энэ сошиал ертөнцийн энэ олон нийтийн сүлжээ гэдэг юм хөгжөөгүй байхад чиний тэргийг зөвхөн гэр бүлийнхэн чинь мэддэг байсан бол одоо даяараа мэддэг болчлаа шүү гэд хэлж шүү дээ тий. Тэгвэл энэнтэй холбоотойгоор бид нар үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Үр хүүхэд нь энэ уцыг нь хараад энийг ингээд байхад бид нар хүний мууг үзээд бие биенээ элдвэр хэлээд байна шүү дээ. Тэгвэл энэ дээр бид нар яах ёстой юм бэ? Ээж аавууд юу бодох ёстой вэ? Бид нар үр хүүхдэдээ юу үзүүлэх ёстой юм бэ? Тэгвэл хамаа намаагүй сэтгэл одоо хөөрлөөрөө тийм ээ тухайн үеийн одоо нэг эмоцороо ингээд хэнийг ч хамаагүй юу гэж одоо шүршээд байх нь зөв юм уу буруу юм уу? Энэ дээр бас одоо залуу хүний хувьд хэлэх юм нэлээд байгаа баха. Яг би мэдээж манад одоо яг одоогийн нөхцөлд сошиал орчин дээр нийтээрэл одоо болохгүй байгаа юм шиг те нийтээрэл одоо хар PR байгаа юм шиг санагдчихэж магадгүй. Гэтэл би Унгарт нэг тодорхой хугацаар амьдарч ирсэн. Тэнд очиод ингээд яг ажиллаж амьдарч байх хугацаанд Монгол хүний хандлага айгүй зөв юм бэ гэдгийг олж харж ирсэн. За. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь бид нар бүгд ингээд үйлдвэрт ажиллаж байгаа байхгүй юу? Ажлын цаг дууслаа гадныхан бид нар украинчуудтай, унгарчуудтай, за тэгээд италичуудтай 3-4 орны улсуудтай ажиллаж байгаа байхгүй юу? Ажлын цаг болоход нөхдүүд байгаа газараа бүх юм хаяал гараа авчдаг. Монгол хүн тэгдэггүй. Тэд нар бол цаг дууслаа цагаасаа минут яхад миний хөдөлмөрийн хөлс гээд одоо тэр болгоныгоо тооцож яхад монгол хүн би асгасан унгаасан тэр болгоныгоо хамж аваад гарддаг юм билээ.
Тийм болохоор би бас боддог байхгүй. Монголчууд бол яг одоо хүмүүжлээрээ бол хаач өстой нөгөө хэнийг дагуулахгүй хүмүүжлтэй юм байна. Тэр бол бидний гэр бүлээс олж авсан хүмүүжил байхгүй юу? Бид нэр асгасан бол тэрийг арчдаг тий. Одоо ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Бүгдээрээ тэрийг мэддэм байл. Тийм учраас би бас одоо энэ тэнд ингээл явж байхдаа манай Монгол улсууд бол Монгол залуучууд, монголчууд бол хандлага зөв хүмүүс юм байна гэж бодсон шүү. Яг энэтэй холбоод ярихад нөгөө physical Asia гэдэг одоо тий бүр дуйлан шуугантай нэвтрүүлэг явлаа штэ. Тэгээ тэндээс би юу харж байсан гэхлээр Монгол хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэмж, биеийн болон тий одоо хэл бол ерөөсөө асар тийм одоо юу гэдгийг тогтвортой. Ер нь сэтгэл тогтвортой байвал зан үйл одоо харилцаа тогтвортой гэдэг штэ. Тогтвортой. Өөрийгөө илэрхийлэмж нь харьцангуй төлөв харагдсан, даруухан. Тэгэхэд одоо нөгөө бусад одоо оролцогч улсуудын тэнд гаргаж байгаа хандлага те чадвал ингээд чадлаа гэд тэрийгэ илэрхийлж байгаа байдал чадахгүй байгаа бол чадахгүй байгаагаа гэд илэрхийлж байгаа байдлын энтрийг харьцуулаад харахаар бид нар чинь харин хаа очиж тогтвортой сайхан тэрийгэ бас зөв илэрхийлждэг улсууд юм байна гэж харагцсан. Одоо би нөгөө чамаа ингээд харьцуулаад ярихаар чинь л бас ийм бас давуу тал харагдчихлаа гэдгийг ингээд нэмж хэлхийг хүслээ. Тэгээд хүүхдүүдээ ер нь энэ олон нийтийн сүлжээнд ямар байдлаар оруулбал зүгээр яаж энд бид нар сургах ёстой юм. Одоо энэ мэдээллийг шүүлтүүртэй байлга гэж яриад байгаа мөртлөө бидний одоо хараа хяналтнаас гараа авчлаа шүү дээ эн чинь. Тэгвэл энийг бид нар анханаас нь зөв чиглүүлэхийн тулд бас яавал зүгээр вэ? Би бол одоо би зүгээр одоо өөрийнхөө л хувьд ярил л да. Би болохоор яадгүй гэхээр ер нь бол аль болохоор сошиал одоо манай хүүхэд 11 настай. Сошиал дээр ингээд одоо хамаа замраагүй одоо фэйсбүүкийг угаасаа ингээд нэг ашиглуулдаг байхгүй юу. Тэгээ яг аав ээжээс биднэрт бас нэг гэрийн хүмүүжил байгаа тий. Юм болгоныг тайлбарлаж өгдөг. За миний хүү одоо ингүүл болохгүй шүү. Миний хүү одоо гадаа гудамжинд янз бүрийн байдлаар одоо ингээл сайн муу сайхан муха зөндөөл мэдээллүүд тарж ш. Элдвэдэдийн хүн амьтанд тааруул миний одоо ингэх ёстой шүү. Сургууль соёл дээр одоо найз нөхдөд ингэж хандах ёстой шүү. Дандаа л одоо нөгөө бидний жоохон байхад аав ээж яг л юуг сургадаг байсан. Тухайн үедээ би ч гэсэн одоо хүүхд тахтал аав ээж хоёр дандаа л ингээл өгүүлж яахыг дандаа л ингэж яахыг гэж боддог байсан чинь одоо буцаагаад яг тэр үгүүдийг нөгөө аав ээжийн хэлжсэн үг миний амнаас одоо гардаг болцсон байна. Тэгэхээр нөгөө гэр дотроо л бид нар чинь ингээл хүүхдээ ер нь сургаал явд юм байна даа л гэж одоо бодоод байгаа. Аль болохоор л хүүхдтэй бол дотроо л төлөвшнө хэлээд тийм. Зөв бурууг таньж сурах нь их чухал байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөө захим хэрэглээндээ бас нөгөө зөв хэрэглээнд сурахад бас төхөн болох байх л та тийм ээ. Хүний эцэг их гэдэг бол үр хүүхдэд дандаа сайн сэтгэлийн үүднээс сайхан яваасаа гэдэг үүднээс хилдэг, сургадаг, зарим үед загнадаг тий. Тэгээ энэтэй холбоотой бас сая одоо өсрөхтөг нөгөө Монголд морилцсан байхдаа аль аймагт төлөөдөө нэг дунд сургуулийн хүүхдүүдтэй яриа хийж байхдаа юу гэж хэлжсэн гэхлээр эцэг эхийгэн хиллээ, загналаа гэж битгий одоо илүү үзээрэй, битгий аашлаарай, битгий гомдоорой. Дандаа л сайхныг чамд, сайныг чамд хүсэж хэлдэг шүү. Хэрвээ чи яг энэ одоо цаг үедээ тэднийхээ үгийг хүлээж авч сонсож чадахгүй бол нөгөө үйл өөрийн хууль. Чамд тийм үр заяан шүү гэдгийг бол тэр ахлахангийн хүүхдүүдийн уулзалтан дээр хэлэхэд бол бас л юм бодогдуулсан. Тэгэхээр бол одоо манай нөгөө ялангуяа бага залуу хүүхдүүд маань те өсвөр насны охид хүүхдүүд маань ээж аавыгаа илүү өгөлтэй гэж бас битгий бодоорой гэдгийг ингээд нэг боломж гарсан дээр нэг хэлье. За тэгээд өнөөдрийн энэ дугаарын одоо ярилцлага маань үнэхээр нэг шимттэй, сайхан, амттай тийм ээ ингээд нэг хүлхэд баймаар за энийг ингээд нэг үе үеч гэсэн үзээд тэрийг нь бодоод явж байхад амьдралд их өгөөжөө өгөхөөр магадгүй чи алдах гэж байгаа бол тэн дээр чинь татаад зогсоох хэмжээний ийм сайхан одоо сургаал явлаа л гэж бодож штэ. Тэгэхээр энийг үзэж суугаа одоо та бүхэн
дахин болвол үсгийг бодоорой. Энэ дээр их хэрэгтэй өгөөчтэй юмнууд яригдсан шүү. Би бас өмнөх дугаар дээр хэлжсэн санаж байна. Хин орж ийн одоо юу эдэлж юу хэрэгэлсэн байна гэхээсээ илүү юу яриад байна маа. Энэ миний амьдралд хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг талаас нь бас дахин бодож шүүж тунгааж ингэж хэрэгтэйг нь нааж авч өөртөө амьдралдаа хэрэгжүүлээрэ дадуулаарэ гэдгийг хэлхийг одоо дахиж хүсэж байна. За тэгээд энэ талархлын загтлыг гардуулъя. Энэ ямар учиртай юм гэхлээр тий сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын юм загтал байгаа. Тэгээд энийг уншиж өгье. Тий. Эрдэнэ цагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2026 оныг цахим ёс зүйг дээдлэгчил болгон зарласантай холбогдуулан ёс зүйтэй нийгмийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийн оролцоо манлайллыг орон даяар сурталчлан таниулах зорилготой Эрдэнэ цагааны эмэгтэйчүүдийн манлайлал гандгаар нэвтрүүлгийг хамтран хэрэгжүүлэх урилгыг хүндэтгэн хүлээн авсан танд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Эрдэнэ цагааны эмэгтэйчүүдийн манлайлал гандгаар нэвтрүүлэг нь ёс зүй, хариуцлага, манлайллыг өөрсдийн үлгэр дуурайлаар түгээн дэлгэрүүлж буй эмэгтэйчүүдийн оролцоо, нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөллийг алдаршуулан олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт авчирч иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм аа. Таны цаашдын ажил, үйлс, амьдрал, уран бүтээлд өндөр амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн өрөө хүндэтгсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ин ариун тунгалаг гэсэн талархлын загтлыг гардуулъя. За тэгээд бид нар ч одоо нөгөө онгон зотол хайрхныхаа ээл ивэлд багтаж явдаг улсуудаа ялангуяа нөгөө нутгаасаа гараад явсан улсууд бол илүү энийг мэдэрдэгэ. Нутгийн минь уул ус, өвгдээцэн минь нутаг уг гарал маань тийм ээ бид нарыг харж ивэж явж байгаа тэрний ивэлээр бидний амьдрал тэгш сайхан явдаг гэдгийг дээд зэргээр ойлгосон хүмүүсээ гараад явсан улсууд бол мэдээж нутагтаа суугаа улсууд ч гэсэн уул усаад шүтэж байгаа, дээдэлж байгаа, эрхэмлэж байгаа. Гэхдээ одоо тэрнээс илүүтэй бид нар бол энийг одоо учир утгыг нь ойлгосон хүмүүс байдаг. Тэгэхээр ийм улсуудад зориулсан бүр үнэхэрийн одоо сайхан ингээд шүтэн болсон нутгийн маань уул усыг тийм ингээд яг тахил дээрээ тавиад шүтэж болох үс хэмжээнд ингээд бүтээсэн байна. Тэгээд энийг нь бас танд гардуулъя. За ганч мэгтэй. За баярлалаа. Нутгийн уул ус өвдөөс нүгэл ивэж явгээ. Би чи нутгийнхаа уул усанд байнга энэ тэнд явж байхдаа өргөл өргөдөг хүн шүү дээ. За энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд энэ хүндтэй нэвтрүүлэгт оролцоод өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх нь боловч энэ цаг үеийнхаа энэ одоо боломжинд талархаж байна. За Монгол соёлоо дээдэлж хязгаар нутгаа манаж яваа хилчэд болоод Монгол соёл нүдэлчин соёлыг тээж явж байгаа малчин түмэндээ үргэлж баярлаж талархаж явдаг шүү. Хэл мал горов маань байвал гэдэг үгийг бас энд би хэлчихье. За ингээд энэ Монгол соёлоо түгээж байгаа ард түмэндээ нутгийнхаа зан олондоо нутгийнх нь одоо хоёр бүсгүй энэ бол миний дүү юм байгаа. Бид хоёрын зүгээс одоо талархал илэрхийлээд сайн сайхныг хүсье. За баярлалаа.